За сайн байцгаана уу үзэгчдээ Дагин channel нь. За өнөөдрийнхөө уншлахаар эмэгтэйчүүдтэй зориулаад уншлага хий гэж бодсон. Тэгээд угаасаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болж юм те. Ийм учраас миний сувыг угаасаа дандаа манай эмэгтэйчүүд үздэг учраас та бүхэндээ сахиусан тэнгэр 20 ертөнцөөс нь өгөх зөвлөгөө юу вэ те? Та ер нь юуг сонсох хэрэгтэй юм те? Тийм мессежийг нь дамжуулж өгөө гэж бодсон тий channel хийж өгье. За тэгээд ерөнхийдөө миний уншлага дандаа хайрын сэдвтэй байдаг тий. Тэгээд манай эмэгтэйчүүд дандаа л хайр дурлал нь жоохон бүтэхгүй байна тий, шаналсан байна. Ингээд эрэгтэй хүнийг нэлээд бодож ийн тий. Энийгээ жоохон мартаад тий өөртөө төвлөрөөд өөрийнхөө ер нь юун дээр анхаарах хэрэгтэй, өөрийнхөө юуг хөгжүүлэх хэрэгтэй гэдэг ч юм уу ийм байдлаар мессежтэй зөвлөгөө өгөө гэж бодсон. За тэгээд одоо 1-р группээ сонгоё. Ямар карт сонгох вэ харъя. 1-р групп нь ямар карт сонгох вэ? Jasmine гинэ, Jasmine цэцэг. За 2-р групп нь ямар карт сонгох вэ? За Osmanthus гинэ. За 3-р групп нь ямар карт сонгох вэ? Gardenia. Вау. Миний гоё туртай цэцэг байна. За та бүхэн хамгийн хөөр татагдаж би нэг цэцгээ сонгоод бичлэгээ үзээрэй. Баярлалаа. За сайн байцгаана уу манай 1-р группийн маань тавтай морил. Та бүхэн маань энэ Jasmine цэцгийг сонгосон. Тэгээд энэ дээр болохоор Grace болон Intuition гэж бичсэн байна. Тэгэхээр Grace гэдэг үг чинь юу нь бол Тэнгэрийн ивэл нэгөөсөл гэж суудахтай. Intuition гэдэг чинь угаасаа зүүн совын зүүн бэлэг суудахтай. Тэгэхээр эндээс айгу хөөрхөн зүйл харагдчихээн л да. Магадгүй таныг өштэй те маш зүүн бэлгээ сонсох хэрэгтэй байна гэсэн мессежс өгж байгаа байж болохоор байна. Тэгээд 20 ертөнцөөс танд бас нөгөө юу гэдгийг гой сайхан зүйлсийг өгөхөд бэлэн байна ч юм уу те. Таныг ингээд уучлж ийн, инэрж ийн, хайрлж ийн те. Таныг ивэж байгаа ч юм уу. Тийм мессежийг бас өгж гинэ гэсэн зүйл бол гарч ирж байна. Тэгээд айгу хөөрхөн юм гоё цагаан өнгөтэй те ер нь бол сахиусан тэнгэрүүд тантай бас ойрхон байж болохоор байна. Одоо таны сахиус тэнгэр чинь те таныг харж хандаж явдаг ойрхон тантай ингэж хамт байдгаа гэсэн зүйлийг бас харуулж байгаа юм болов уу гэж бодож байна. Тэгээд таны бас магадгүй зүүн бэлэг чинь маш үнэн зөв байгаа хаа те зүүн бэлгээ маш сайн анхаараарай гэсэн зүйл бол гарч ирж байна. Хүн ер нь ингээд өөрийнхөө зүүн бэлэгт итгэснээрээ те өөртөө ингэж итгэснээрээ өөрийнхөө тэр алдаж болох зүйлээс өөрийгөө хамгаална те. Хүний зүүн бэлэг гэдэг маш хүчтэй. Хүнд үргэлж үнэн зөвийг хэлж идэг. Хүн л өөрөө тэрийг тоохгүй те тэрэндээ итгэхгүй ингэж явснараа магадгүй буруу асуудалд орооцолдох ч юм уу те буруу хүнээ сонгох, буруу хүндээ итгэх ч юм уу иймэрхүү зүйлс бол гардаг. Тэгэхээр эндээс бас сануулад байгаа бас те 20 ертөнцийн зөвхөн мессеж гэх юм бол зүүн бэлэгтээ анхаарах хэрэгтэй байна гэсэн мессежийг бас өгч иж болохоор байна. За тий хэдүүлээ 20 ертөнцөөс танд юу юуг анхааруулж байна? Танд ямар мессеж өгч ийн гэдгийг харцгаая. За манай 1-р группийн маань 20 ертөнцөөс өгөх мессеж юу вэ? За манай 1-р группийн маань 20 ертөнцөөс өгөх мессеж юу вэ? Magic Mirror гинэ. Message starts. За эндээс айгүй гоё мессеж бол гарч ирж байна тий. Таны хувьд штэ тий ер нь бол ингэж ин айгүй хөөрхөн юм тэнгэрийн ивэл багцсан байна гэсэн зүйлэл айгүй гоё гарч ирж байна. Магадгүй та энэ бурхан тэнгэртэйгээ зөв харьцаад тий өөрийнхөө сахиусан тэнгэрийг сонсоод өөрийнхөө сахиусан тэнгэртэйгээ ажиллаад гэх юм уу тий ингээд 20 ертөнцийн тэр өгж байгаа гоё сайхан бэлгийг нь хүртэх хэрэгтэй. Босон байж болохоор энэ та зөв зүйлийг хийснээрээ магадгүй эерэг үйл өөр карма чинь ирж байгаа байж болохоор ийм гоё зүйл бол харагдчих штэ тий magic opportunity гэхээр
ич эдийн мэд боломж таны амьдралд бол гарч ирэхээрээ тэгэхээр ингээд юу гэдгийг өөрчлөлтийг хийх хэрэгтэй юм те ингээд одоо юм бүр төсөөлөөгүй зүйл одоо болохыг одоо хүлээж авах хэрэгтэй те ингээд таны амьдрал төсөөлж байгаа үгүй сайхан зүйл ирэхээр байна гэсэн зүйл бол харагдаж байна. Тэгэхээр штэ те таны хувьд энэ нь илүү юм одоо гинтийн мэдээ ч юм уу те гинтийн юм бодол болж бас орж ирж болохоор байна. Танд одоо гинт одоо нэг тийм юм эхлүүлмээр санагдах ч юм уу те гинт одоо тийм санаа төрөх эсвэл хин нэгнээс айгуугай одоо боломж одоо таны одоо тантай хамтрах боломж ч юм уу те иймэрхүү зүйлийг бас танд өгч болохоор байна гэсэн зүйл бол гарч ирж байна. Одоо ямар нэг мэдээ үзэж байгаа та магадгүй одоо тэндээсээ санаа олох ч юм уу те өөрийнхөө амьдралд хэрэгцээтэй зүйлийг олж харах боломж иймэрхүү зүйл бол таны амьдрал нээлттэй байна гэсэн зүйл бол харагдаж байна. Тэгээд бас magic mirror гинэ. Тэгээ энэ дээрс ингэж байна. Та яг өөрийнхөө одоо ямар үнэн харахыг одоо хүсэхгүй байна вэ? Тэ энийг ингээд өөртөөгөө шудраг байгаад хараарай гэдэг чинь. Тэгэхээр таны хувьд нь штэ тэ энэ дээр хөдрүүдээс юу нэ иймэрхүү зүйл бол харуулж байна. Та ер нь бол маш тийм одоо хүчтэй ич хиттэй. Магадгүй та бас ийм одоо юм хийж болно те witchcraft ч юм уу те одоо ийм сүнслэг spiritual зүйл practice энэ төр хийдэг байж болохоор байна гэсэн зүйлээс орж ирж ийн мэшин хөзөр. За үгүй юм гэхэд таны хийж байгаа зүйлс та энэ зүйлстэй маш сайн одоо нөгөө алхим гэдэг штэ тэ одоо сөрөг зүйлийг ингээ гоё болгох ч юм уу хувиргах чадaltaй те та ингээд таны өөрийн одоо мэдлэг мэдээлэл мэдрэмж иймэрхүү зүйл та маш өндөртэй аливаа зүйлийг хийхдээ маш мундаг хийдэг те ийм байж болохоор байна. Таны хувьд маш тийм дотоод хүч ур чадвар гэдэг зүйл бол байна. Тэгэхээр штэ те энэ дээр яг ийм харагдаж байна. Та энийг өөрөөс ашиглахгүй байна гэсэн зүйл бол хоройртон зүйлс хэлж гин. Тэгэхээр та магадгүй ингээ өнгөрсөнд айгу гаццсан байна те одоо ийм шуургатай одоо хүний амьдралд ингээд янз бүрийн одоо мөчлөг те янз бүрийн асуудлууд гэдэг зүйл ингээ амьдралын энэ олон одоо жилүүдийн хугацаанд те аль нэгэнд нь тохиолдсон те тэгэхээр таны хувьд бол аль нэг одоо тэр даваан дээр гацчихсан байна те одоо тэр давааг даваад хүн гэдэг чинь ингээ урагшлах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр та яг тэр даваан дээр одоо даваачгүй ингээ гацсан байж болохоор байна. Одоо тийм саад дотор гэдэг зүйл дээр айгүй гацсан байна гэсэн энерги бол гарч ирж байна. Тэгэхээр ингээд хүний амьдрал зөндөө асуудал зөндөө зүйлийг ингээд хүнд өвдөх те тэр хэрээрээ ингээд хүн ер нь бол тэндээс одоо сурах зүйлээ сураад ингээд цаашлаад ойлгох хэрэгтэй байдаг юм байна лээ л те. Тэхэнгүүд эндээс ахуу хоройртонцтэй хөс нэмрүүдээс нь бол ингэж хилүүлж гин таныг маш их ачаа өгөрсөн байна. Дандаа энэ юм өнгөрсний өөрт чинь одоогоор одоо юу гэдгийг хэрэгтэй биш те. Та энэ зүйлээс аль хэдийн сурчсан мөртлөө та энийг одоо ингээд тавьж явуулахгүй байна гэсэн зүйл бол гарч ирж байна. Магадгүй одоо энэ нь жишээ нь гэх юм бол те. Юу гэдгийг та одоо нэг хүнтэй ингээд болж бүтээгүй байлаа те. Одоо юм хайрын асуудал байсан байлаа гэж бодоход тэрнээс аль хэдийн салчсан мөртлөө та яг тэр хайрын одоо тэр стресс бухимдалтай тэр хайраас авсан шарах энэ зүйлээ ингээ идгээхгүй сэтгэлдээ тэгээд яваад байна гэсэн нэг тийм одоо жишээний үйл ийм зүйл байна те одоо өмнө те ямар нэгэн байдлаар таны амьдралд хүнд хэцүү зүйл тохиолдсон байлаа гэж бодоход та тэрийг тестээр явна гэсэн нэг тийм мессеж бол гарч ирж байна. Тэгэхээр эндээс аль болох та гарах хэрэгтэй байна те та ерөөсөө л одоо юм нэг даваан дээр гацаад бууж өгöd үлдсэн байгаа байхгүй те таны ингээ давах хөстөд даваа байтал та тэрийг ингээд авч чадлахгүйгээр те яг тэр айц хүүц одоо иймэрхүү зүйлтэй ингээд гацсан байна гэсэн зүйл бол айгүй тодорхой гарч ирж байна. Энэ гацаасан асуудалтай магадгүй хайрын асуудал байх магадлал маш өндөр харагдаж байна. Энэ дээр одоо мөн хүзөр те айдас ийм одоо асуудлын хүзүр тэгснээ ингээд two of cups буюу одоо хайр дурлалын холбоог ингээд тодтогод гараад ирсэн байна. Тэгэхээр таны хувьд ингээд явуулж чадахгүй байгаа те амьдрал ингээд бууж өгөө шантраад байгаа. Одоо өөртөө ингэж анхаарахгүй те яг тэр өнгөрсний тэр асуудлуудад анхааруулад таныг урагшлуулахгүй байгаа тэр асуудал чинь магадгүй энэ хайр сэтгэлийн холбоотой бас айгу холбоотой байна гэсэн зүйл бол гарч ирж байна. Тэгэхээр илүү урт хугацаанд магадгүй одоо тантай холбоотой байсан хүнээсээ та шархалсан ч юм уу те тэндээсээ ингээ move on хийж чадаагүй байна гэсэн зүйл бас гарч ирж байна. Тэгэхээр яг хаа юу л байна л да хүн ингээд одоо харилцаанд орно те харилцаанаас ингээд шархлан тийм ээ. За эндээс ингээ хүн юу сурах юм бэ
гэх юм бол одоо илүү өөрийгөө хайрлах сурна те одоо бусдтай одоо нийцтэй байх те ямар хүнийг сонгуул би одоо өөрийнхөө гэрэлтэх юм бэ те ямар хүнтэй ер нь болж бүтгүй юм бэ гэд ингээд зөндөө юм туршлага аваад ингээд явна штэ те тэгэхээр таны хувьд магадгүй нэг л одоо юм туршлага нэг л одоо ингээд хүнтэй уулзсан чинь тэр хүн таныг маш гомдоосон байлаа гэж бодоход та тэндээсээ ойлголт аваад ухаарлал аваад ингээд цаашаа явах хэрэгтэй байтал тэрэндээ жоохон гаццсан байна. Гацалтын энерги гэсэн зүйлэл маш тод гарч ирж байна. Тэгэхээр таныг өштэй те эндээс бол айгуу гоё одоо юм өөрийнхөө төлөө хөдөлмөрлөх хэрэгтэй байна. Тэгээ өөрийнхөө үн цэнийг мэдэх хэрэгтэй байна гэсэн зүйлс бол энэ Pentacle үзрүүдээс гарч ирж байна. Та бол те маш одоо юм юу хүчтэй, та маш хөдөлмөрч, та юу хийсэн одоо ингэж уршлах одоо танд тийм юу потенциал нь байгаа байхгүй магician үзүр. Тэгэхээр таны хувьд потенциалаа те энэ залхуурал өөрийгөө одоо энэ дутуугаар үнэлэхтэй энэ өнгөрсөн баларсны хайр сэтгэлийн асуудал айцтай одоо болж бүтэхгүй байх үе гэдэг айцаас бүр ингээд үүдээд те одоо хайр сэтгэлээс авсан айцаас үүдээд бүр өөртөө итгэлгүй энэ төр болсон байгаад чинь нөлөөлөд энэ төр явж иж болно те зөвхөн таны хайр сэтгэл дээр гарсан асуудал чинь таны хайр сэтгэлийн амьдралд нөлөөлөд байна уу гэвэл үгүй таны бүр штэ тэг бүхий л амьдралд чинь нөлөөлөд байна гэсэн зүйл бол айгүй тодорхой гарч ирж байна. Тэгээ Tenophans үзүр чинь ер нь бол утхан те ерөнхийдөө ингээд одоо болж бүтэхгүй өөр чинь хэрэггүй байгаа тэр асуудлуудыг тэгээ иймэрхүү зүйлс ингээ үүрээл ингээл одоо яваад байгаа хгүй уул нь бол энийг ингээл хаяал явчих юм бол та илүү хөнгөрч чинь те тэгэхээр та өөртөө хэрэггүй асуудлуудыг өөрийнхөө дотор тээгээд яваад байна те өөрийнхөө сэтгэлд асуудлуудыг ингэж одоо томруулаад үүсгээд яваад байна те энэ бүгдийг одоо тавьж явуулахгүй байна зуураад байна гэсэн энерги бол маш тод гарч ирж байна. Тэгээд уулнал та маш их хүчтэй дотроо маш их одоо тийм ур чадвартай, чадaltaй, чансаатай. Тэгээд таны хувьд өштэй те хорон ертөнд цэхүүсэн тэнгэр уулнал ингээ үргэлж таныг харж хандаж явдаг те ийм одоо ийм ивэгцэн те Grace гэдэг ийм гоё ивэлийн хүзрээ штэ те. Тэгэхээр ийм зүйлс ингээд байхад та магадгүй жоохон өнгөрсөндөө дэндүү гацчихжээ гэсэн зүйл бол айгу тодорхой гарч ирж байна. Итгэлгүй болсон байна те өөртөө итгэлгүй байна. Тэгэхээр энэ уншлагаар магадгүй одоо таныг өөртөө улам итгэлтэй болооч гэж бас хэлүүлж иж болохоор юм те. Гоё ингээд та өөрийнхөө ингээ олж харахгүй зүйлээс олж хараач те. Юун дээр алдаад байна. Би юуг олж харахгүй байна вэ? Юуг тэгээд яваад байна вэ гэдгээ бас ингээ олж хараач гэсэн тийм одоо таныг олж харах чинь туслах уншлага болж байна гэж бол харж байна. Тэгээд яд гэжсэн таны хувьд дэжтэй те. Одоо гой боломжууд илүү нөгөө юм юу гэмэр чи ид шидийн ийм зүйлс таны амьдралд одоо та энэ л одоо сүрэг гацаа те иймэрхүү зүйлээ тавьж уулаад өөртөөгөө ярилцаад те за би ийм зүйлээс шархалсан юм байна. За би тэгвэл энэ бүх зүйл сэтгэлийн шархаа орхий те хүн өөрөө мэдчихэж штэ те ер нь юунаас болоод шаналаад юунаас болоод урагшилж чадахгүй байна юунаас болоод ингээд өөртөө итгэхгүй юунаас болоод залхуураад байна гэдгийг хүн өөрөө мэдчихэж байгаа. Тэгэхээр таны хувьд тэрэндээ нүүр тулах хэрэгтэй байна гэсэн зүйл бол эндээс бас харагдаж байна те та айгу одоо тэрийгэ харахгүй мэдээд байгаа боловч яг тэрнтэй тулахгүй байна гэсэн бас мессеж бол гарч ирж байна. Тэгэхээр таныг энтэйгээ тулах хэрэгтэй энийг одоо өөрчлөх хэрэгтэй. Тэгээд ингээд та өөрчлөгдчих юм бол та нэг л одоо өөрийнхөө одоо хүчин чадалтай ийм чадал цансааг мэдэрчих юм бол таны хувьд ингээд хороо ертөнцөөс ивэх зүүн учраас маш гоё юм боломжууд тэ magic opportunity гэдэг ийм зүйл бол ирж байна гэсэн зүйл бол харагдаж байна. Тэгээд дандаа юм одоо magic тэ image sheet иймэрхүү зүйл одоо таны энэ картууд дээр чинь зөндөө гарч ирж байна. Тэгэхээр таны хувьд штэ тэ юу гэмээр чи ич таны дэргэд үргэлж байдаг тэ ингээд та олж харахгүй л байгаа болохоос ш таныг тойроод ичид ийм гоё цахиусан тэнгэрүүдийн тусламжтай хорон ертөнцийн ивэл гэдэг зүйл таныг дүүрэн байна тэ таныг тойрч байна таныг ингээд хүлээгээд аваач гэд хэлээд байна гэсэн зүйл бол гарч ирж байна. Тэгэхээр та аль болох л өөрийнхөө одоо асуудлыг тулж харах хэрэгтэй нэ өөртөө жоохон ажиллаад өгөх хэрэгтэй байна. Ингэжээж та ивэлээ хүртнэ гэсэн зүйл бол гарч ирж байна. Тэгэхээр яг хүнд ингээд өгөгдөх ивэл тэ иймэрхүү зүйл хорон ертөнцийн бэлэг гэдэг зүйл бол одоо юу гэдгийг хүнд одоо тэр хувь тавилангаас нь өгөгдсөн байгаа тий. Тэгэхээр таны хувьд тийм өгөгдөл өндөртэй байна. Хувь тавилангийн хувьд одоо өөх танд бэлэг хувь тавилангаас өгөх одоо гой сайхан зүйлс зөндөө байна. Тэгэхэд та өөртөө тий энийг нь одоо хүлээж авахгүй яваад байна гэдэг чинь та тэр ивэлээ хүлээж авахгүй тий одоо гой сайхны хүртэх ирэхгүй гэж өөрийгөө бодоод ингээд өөрийгөө доош нь хийгээд тий юм болохгүй
одоо юу чинь таныг хайрлаагүй хин нэгнээс авсан шархаа эдгээхгүй ингээд тэ өөрийгөө голоод ингээд яваад ээж болохгүй гэсэн тийм мессеж бол үнэхээр тод гарч ирж байна. За тэгээд та бүхэндээ баярын мэнд хүргэе тэ. За тэгээд амжилт хүсье баяртай. За сайн байцгаана уу? Манай 2 дугаар группийн маань Дэвтэ Морил. Тэгээд та бүхэн маань энэ Османтус гэсэн цэцгийг сонгосон. Тэгээд энэ дээр яхаа юм талархал те одоо нэр төр сурч явах одоо тиймэрхүү утгыг илэрхийлсэн байна. Энийг болохоор ингэж уншихаар байна. Таныг өштэй те одоо юм талархах хэрэгтэй байна те. Ийм мессеж ус өгч иж болохоор байна. Одоо хэдүүлээ хороо ертөнд зохиосон тэнгэрүүдээс нь танд ямар мессеж хүргэж байгаа юм бэ гэдгийг уншиж байгаа штэ те. Тэрийг чанал хийж байгаа. Тэгэхээр таныг магадгүй одоо энэ сүнслэг хороо ертөнцийн талархаж байгаа ч талархлаа илэрхийлж байгаа ч тий одоо бид нар чинь сүүгээ өргөн ингээд бурхандаа талархан залбирны иймэрхүү зүйлс байгаа. Тэгэхээр таныг өөртөө нь бас одоо юм холбоо тогтоогооч гэж бас хэлүүлж болохоор ингэж бол харж байна. Одоо үгүй энэ талархал гэд эн чинь болохоор хүн биш тий байгаа зүйлдээ талархах одоо ингээд нүдэнд бидэнд одоо харагдахгүй байгаа ч гэсэндээ бидний одоо ингэж ивэж хамгаалж хайрлж явдаг тэр бүх зүйлдээ тэ удам судартаа ингээд талархаад явах юм бол тэр бүх зүйлээс биднэрт үргэлж одоо ивэл хайр тусламж иймэрхүү зүйл ирж идэг. Тэгэхээр таны хувьд тиймэрхүү зүйл хийдэггүй бол хийгээрээ тэ та магадгүй үнэхээр одоо талархаж явдаг бол тэ Тэнгэр бурхан зохиосон тэнгэр тэр бүх зүйлстэй талархаж энэ төр явдаг бол таныг харж хандж байгаа шүү гэсэн бас мессеж өгч болохоор энэ харж байна. За тэгээд хэдүүлээ одоо хороо шинцөөс нь танд тэ зохиосон тэнгэрүүдээс нөх мессеж юу байна вэ гэдгийг харъя. За манай 2 дугаар группийнх нь өгөх мессеж юу байна вэ тэ хэлүүлэх мессеж хороош нь зохиосон тэнгэрүүдээс нь өгөх мессеж. За манай 2 дугаар группийнх нь хороо ертөнд зохиосон тэнгэрүүдээс нь өгөх мессеж юу вэ? Starry Sky. Mice. Тэгэхээр штэ тэ энэ одоо мессежүүдээс ингээд харахад юу гэмээр тийм таны ингээ амьдралд аягүй их тийм нөлөөтэй хүмүүс аягүй харагдчихээн. Таны аягүй үзэл бодол, итгэл үнэмшил, иймэрхүү зүйлт чинь аягүй халдаад байдаг ч юм уу те. Одоо та яг юу хийхийг хүсэж байгаа нь тэрэнд чинь ингэж аягүй нөлөөлөд байдаг ч юм уу. Иймэрхүү одоо нэгдлэхгүй байдал таны амьдралд аягүй асар удаамс явцсан байж болохоор байна. Эсвэл магадгүй одоо юу гэмээр чинь та яг одоо жинхэнэ насанд хүрээд ингээ бие даах гээд ирсэн чинь бусдын нөлөө танд аягүй мэдрэгдээд иж болохоор энэ гэх юм уу. Иймэрхүү зүйл бол харагдаж байна. Тэгэхээр энэ дээр штэ тэ та бусдтай ингэж одоо маргаалдах биш бусдын ингэж одоо үзэл бодлыг тэ өөрийнхөө үзэл бодолтой таарахгүй байгаа улмаас одоо маргаалдаж муудалцаж ингээх хой шаардлагагүй гэсэн зүйл айгүй тодорхой гарч ирж байна. Одоо юу гэмээр чинь та бусдтай айгүй юм одоо эвтэй найртай нийцтэй байх хэвээр. Ингэж таны амьдралд одоо болж бүтэх юм болж бүтнэ гэсэн зүйл бол маш тодорхой харагдаж байна. Тэгэхээр таны хувьд штэ те амьдрал юу гэмээр чи айгүй стресстэй байна уу те та ингээд амьдралд айгүй шаналаад байна уу одоо яг ийм хүснээр чинь болохгүй байна уу те хин нэг ингээд танд буруу зүйл хийсэн үү танд худлаа ирсэн үү хурам ихсэн үү таныг ингэж контролдох гэж үзсэн үү те таны амьдралыг бүр өөрчлөх гэж те таны амьдралд одоо сүр үзүүлэлт хийх гэж үзсэн үү те магадгүй одоо онцгүй найз нөхөд энэ төр байсан уу нэг тийм хамтарч ажиллаж байгаа хүмүүс чинь таныг ингэж гомдоосон уу те араар чинь одоо нөгөө араас нь хутгална гэдэг чтэй те таны итгэлийг алдсан уу иймэрхүү зүйл байна уу
Иймэрхүү зүйл бол энэ одоо уншлагнаас маань айгүй тодорхой гарч ирж байна. Тэгэхээр юу гэдэг үзэл бодлын зүрүү ингээ бусдад тааж тохирохгүй байна гэсэн зүйл бол танаас айгүй гарч ирж байна. Магадгүй та өөрөө айгүй эрх чөлөөнд дуртай те энд бас ингээ сан хүзэр гараад ирж байна. Өөрийнхөө рүү дур зоргоорой байх дуртай, аз жаргалтай те ингээд гой сайхан хүн ийм хүн байхад чинь таны хувьд бас айгүй их одоо нийгмээс те гэр бүлээс чинь шахалт шаардлага орж ирээд байгаа юм уу те ийм бусдын үзэл бодол гэдэг зүйл тантай маш их тийм зөрчилдөөнтэй харагдаад байна. Магадгүй та өөрөө ихтгэл үнэмшил чинь юу гэдгийг одоо ихтгэл үнэмшил дээрээ та маш одоо тийм эрхчлөөтэй те яг өөрөө ингээд итгэж үнэмшдэг зүйлтэй боловч тэр нь яг энэ гадны нийгмийн энэ нөлөө те энд ингээд яг тохирохгүй байна уу те иймэрхүү одоо ийм асуудлууд таны амьдралд айгу байгаа юм шиг бол харагдчихээн. Тэгээд сахиусан нэнгрүүдээс бол өрөөсөө энэ дээр бол ингэж хариулт нь юу юм бэ гэх юм бол штэ те. Аль болох одоо дуу хоолой те энэ зүйлээ ингэж зүгээр илэрхийлэх хэрэгтэй байна. Бусдтай айгу нийцтэй байх хэрэгтэй наа гэсэн зүйл бол гарч ирж байна. Тэгэхээр яг хүний амьдрал гэдэг өөрөө нөгөө нийгэм те бид нар чинь ийм нийгэм тогтолцоо иймэрхүү одоо зүйлд одоо ингэж нэг л цул болж ингэж амьдарч байгаа те хизээч одоо ингэж яг энэ цул нийгэм бүхлээсээ одоо хэдий үзэл бодол өөр одоо чигсэндээ юу нэгээд гэр бүл найз нөхөд энэ зүйлээр өргөлж бид нэр ингээм хамтдаа нэг юм холбогдож идэг те ингээ пак болоод ингээд бид нэр явж идэг штэ те тэгэхээр өөрийгөө хит тусгаарлах нь магадгүй одоо чи өөрийгөө те та өөрийгөө ингээд өөр үзэл бодолтой би өөр ихтгэл үнэмшилтэй гэд өөрийгөө хит тусгаарлаад энэ төр те бусдтай угаасаа нийцгүй юм чинь яадаг юм бэ одоо яг л өөрийнхөө явна гэд бас дэндүү ганцаардаад байгаа байж ш болохоор байна гэсэн зүйл бол харагдаж байна. Одоо магадгүй та нөгөө нэг юу гэдэг юм бэ ауткаст гэдэг лөө те жоохон тиймэрхүү байж ш болохоор байна. Эсвэл дотроо бас айгу тэрийг ил гаргаж чадахгүй шаналаад яваад иж болохоор байна те ингээд яг ингээд ил гаднаа ингээд одоо муулзаж маргалдаад ингээд таалагдахгүй байна те та нарын үзэл бодол таалагдахгүй байна. Өөрийгөө ингээд бүрэн илэрхийлж энэ төр гэхээр нэг л чадахгүй энэ төр яваад байгаа бол энийг л айгу одоо зөв арга замаар илэрхийлж сурах хэрэгтэй байна те иймэрхүү зүйл таны зүгээс айгу гарч ирж байгаа юм дотор ингээд нэг юм бухсан бухимдсан хинч намайг ойлгохгүй байна миний ингээд туулаад явж байгаа бүхнийг те миний ингээд дотроо бодож байгаа бүхнийг гаргаад хэлэхгүйд хинч намайг ойлгохгүй гэсэн нэг ийм мэдрэмжтэй энэ төр яваад байгаа юм шиг харагдаад байна. Тэгэхээр эндээс сахиусан тэнгэрүүдээс нь таны өөртөө те бусдтай л айгуу сайхан ив найраа болоод ингээд одоо хамтралтай иймэрхүү зүйлийг хийгээд явах юм бол таны амьдралд одоо илүү хөгжинтэй хүн гэдэг нөгөө та яг үнэндээ штэ те одоо хүмүүстэй зөрчилтэй байна гэдэг чинь та яг өөртөө нөгөө тохирох хүрээлэлээ олоогүй байна те өөртөө ингэж туслах таныг ойлгох тэр нэгэн хүмүүсийг олоогүй байна гэсэн зүйл бол байгаа. Тэгэхээр та тэрийг хайж олно те өөрөө ингээд судлан те одоо та юу сонирхдгийг яг ингээд тэр чиглэл тэр ихтгэл үнэмшлэрээ яг тийм өөртөө чинь адилхан өөрөг чинь ойлгодог өөрөг чинь хайрладаг юм хүмүүсийг олноо гэсэн зүйл бол гарч ирж байна. Тэгэхээр таны хувьд асуудал болоод байгаа зүйл нь тийм бол нэг юм өөр хүмүүсийн таныг ойлгохгүй байгаа байдал гэх юм уу те таныг яг байгаагаар чинь хайрлахгүй байгаа. Иймэрхүү зүйл танд айгу асуудал болоод байж болохоор байна гэсэн зүйл бол харагдаж байна. Тэгэхээр та магадгүй айгу өөрийнхөө те нөгөө нийгмийн тийм босго нийгмийн нэг тийм шаардлага те нийгмийн бидний ингээд нэг юм одоо яатсан зүйлс гэж байгаа штэ те чи ингэх ёстой тех ёстой одоо чи яг ингээл тэд түрэл хүүхдээ болох ёстой чи яг ингээл тэд түрэл одоо нөхөрт гарах ёстой чи одоо заавал ийм ажил хийх ёстой те ингээд нийгмийн одоо гэр бүлийн зөндөө юм шахалт иймэрхүү зүйлээс бүр ингээм амар залхацсан байгаа энерги надад аюу мэдрэгдээд байна. Энэ бүх зүйлийг те давж гарахын тулд хүн яг ганцаараа байснараа юу нь бол бас давж гарахад хэцүү те. Тэгэхээр илүү ижил одоо оюун бодолтой илүү одоо өөрөг чинь ойлгох тэр хүмүүстэйгээ та ингээ хамтдаа байх юм бол илүү сайн одоо амьдрал чинь өсч цэцэглэж хөгжөхөөр байна те. Таны энэ амьдралын энэ асуудлууд те таны энэ дотоод зөрчилдөөн гэдэг зүйл өөртөө ижил хүмүүсийг олсноор гэдэг юм уу? Арилж иж болохоор байна гэсэн зүйл бол гарч ирж байна. Өө сонирхолтой уншлага болж байна. За манай 2 дугаар группийнхэнд өгөх зөвлөгөө юу вэ? Хэлж өгөөч. Perfect. Wow.
Тийм таныг нөгөө тааштай те одоо шашин шүтлгээрээ айгу гадуур хагдаад байгаа юм уу? Юу гэмээр чинь гэр бүлдээ жоохон асуудалтай байгаа юм уу те? Нэг иймэрхүү байгаа зүйлс байгаа ч юм шиг одоо магадгүй штэ те таны гэр бүл айгүй юм одоо уламжлалт те таныг ингээ хүснээр чинь байлгахгүй та ингээд ямар нэгэн байдлаар одоо юм гацаанд орсон юм шиг те одоо хавчигдмалтай ингээд яг нэг үйлдэл яг өөрийнхөө л хүслээр те дотоод төр сэтгэлээрээ яг мөрөөдлөд агаад нэг юм хийчих гэхээр хин нэг нь одоо таныг хайрцаглаад байна те чи ингэж болохгүй тэгж болохгүй чи ийм үзэл бодолтой байж болохгүй чи одоо ийм шашин шүтэж болохгүй ч юм уу те одоо нэг ийм айгүй юм одоо үзэл бодлын зөрүү гэдэг зүйл танд айгүй өөр хүмүүсээс нөлөөлөд байна. Тэгэхээр энийг өөртөө те давж гарах гол угаасаа яг арга нь юу юм бэ гэх юм бол таныг ижил одоо тийм сонирхолтой хүмүүстэйг ингээм хамт байгаа чи те найз нөхдөдтэйгөө юу гэдгийг та өөрийгөө айгүй тусгаарлаад намайг хинж ойлгохгүй энэ төр гэж бодож байгаа бол үгүй таныг ингээд ойлгох одоо хамт олон хүрээлэл найз нөхөд гэдэг юм уу те хайртай хүнч гэдэг юм уу иймэрхүү зүйл таны амьдралд гарч ирнэ. Тэгэхээр та ингээд хүслээд агаад одоо тэр таныг ингээд ойлгохгүй байгаа хүмүүстэй заавал мууд халбахгүй те зөвхөн ингээ өөрийгөө ойлгуулад эсвэл одоо зайгаа бариад ч юм уу те ингэж яагаад та өөрийнхөө хүссэн зүйлээ хийгээд явах юм бол таны хувьд бол айгуу гой сайхан ирээдүй өгтөж болохоор энэ та яг юу хүсэж байгаа юм те тэрийг ингээд хийх хэрэгтэй наа гэсэн зүйл бол гарч ирж байна. Тэгэхээр яг энд айгүй юм сонирхолтой байна. Одоо юу гэдэг юм таны хийх хүсэж байгаа ажил чинь магадгүй юм одоо нөгөө зөвхөн багштай зөвхөн одоо эдийн засагч зөвхөн одоо инженер гэл нэг юм бидний нэг юм одоо нийгмээс өгсөн яг л одоо хүн ер нь нэг юм 9-5 цагийн ажил хийгээл тэгэл үр хөвгтэй болол сайн ижил бол үхэнтэй нэг юм нэг биднэрт ингээд нэг юм заацсан нэг тийм цаанаасаа нэг тийм зам зураг шиг юм байдаг штэ тэгэхээр таны хувьд айгүй сонирхолтой та тийм зүйлийг огт хүсэхгүй байгаа та айгүй гоё юм өөрийнхөө эрхчлөөтэй гэх юм уу иймэрхүү зүйлийг хиймээр байгаа таны хүсэл мөрөөдөл төр дотоод одоо сэтгэлдээ зүрх сэтгэлийн дуудлага хувь тавилангийн чинь одоо зам нь бусдаас илүү өөр гэж болохоор байна. Магадгүй одоо та интернетээр үнэхээр одоо ажил хийх хүсэж байгаа юм бол тэ YouTube одоо юу гэдгийг ингээд нэг юм нийгмийн тогтсон одоо ажлаас илүү өөр те ийм зүйл үнэхээр одоо хийх хүсэж байгаа юм бол тэрийг хийгээрэй гэсэн зүйл бол одоо сахиус нэнгэр хороор тэнцэс нь айгүй хөөрхөн тодор хийлж байна. Тэгэхээр хүн болгоны дотор ингээд хүсэл сонирхол ингээд нууцлагдмал те би чадах болов гэсэн нэг тийм айцтай хийх хүссэн нэг зүйл өгдөг те би жишээлбэл одоо ганцаараа амир иш аялахыг үнэхээр хүсдэг тэгэнгүүт бас боломжтой те тэгээс ганцаараа аялна гэдэг чинь айцтай те нэг юм хүний сэтгэл дотор ингээд хиймээр байгаа ч гэсэн ингээд нэг юм чадахгүй байгаа ямар нэгэн зүйл бол байдаг те тэгэхээр таны хувьд өштэй те тэрийгээ та өвдөж гарч иж та магадгүй одоо өөртөө улам одоо ихтгэлтэй болж ийш те дотоод дуу хоолойгоо ингээд сонсч ийш та яг тэр хувь тавилангийнхаа зөв замаараа явах болно гэсэн зүйл бол гарч ирж байна. Тэгэхээр таны яг энэ дотоод дуу хоолой те inner voice те inner guiding чинь одоо таныг яг юу руу чиглүүлээд байгаа юм. Та ер нь ингээд магадгүй бас юм сүнслэг ажил хийхийг хүсэж байгаа байж биш бас болохоор энэ те одоо тийм нэгэн ивэн л ажил, нэгэн ивэн л сонирхол, нэгэн ивэн л одоо тийм зүйл таны амьдралд айгуу тохирохгүй гэсэн зүйл бол гарч ирж байна. Тэгэхээр хүн болгон өөрийн одоо зурагцсан зураг хувь тавилан те одоо юу гэдгийг энэ амьдрал дээр нэг тийм хийх бол үүрэгтэй байдаг. Тэгэхээр танаас айгүйх зориг шаардахаар байна. Одоо ихэнх хүмүүс тэгэл бүх насаараа яг л одоо хулган шигтэй юу гэдгийг юм нэг хулганы одоо тойрог шиг те нэг юм гүгэд идэг юм бидэг лөө те одоо юу гэдгийг нэг юм газар доор ингээл зайлвал энэ хулган харахнууд чинь юм одоо юугүй идэг штэ те эрхчлөөгүй ингээд одоо тэр тойргоосоо гарч чадахгүй байсаар байгаа л ер нь бол ингээл авхан доор л үхтэгтэй. Тэгэхээр та юуроосоо ийм зүйлийг хүсэхгүй байна те магадгүй одоо нэлээд сүнслэг спиричуал зүйл судлаад амьдралын нэлээд бас гүн гүнзгий ойлголт аваад те одоо ийм тойргоос гарыч гэж бодож байгаа юм уу те одоо илүү сүнслэг утгаар ярих юм бол бүр одоо гийгээр л те юу гэдгийг энэ бас дахин хайрын төзөр гарч ирсэн учраас та маш их тийм сүнслэг ч юм уу те тиймэрхүү бас байж болохоор энэ илүү одоо хөгжсөн таны хувьд бас нэлээд хөгшин сүнстэй те одоо энэ амьдралдаа таны хувьд одоо хийх ёстой үүрэг чинь одоо зөвхөн 9-5 цагийн ажил бишээ таны хувьд одоо бусдыг магадгүй соён гэгэрүүлэхтэй бусдад сүнслэг байдлаар туслах бусдыг одоо гэрэлтэй замаа олоход нь туслах ч юм уу те ийм илүү таны нөгөө сүнсний зорилго гэдэг зүйл чинь маш том цар хүрээтэй маш одоо бусдад одоо нөлөөлөхөөртэй бусдыг ингэ сэргээхээр
ийм бас нөлөөтэй хүн бас байж болохоор байна гэсэн зүйл бол гарч ирж байна. Айгуу сонирхолтой те. Тэгэхээр үзэл бодол энэ зүйлийгээ та айгуу гоё бусдтай одоо юу гэдгийг яагаад гэлгүйгээр одоо те хит бусдад тулахгүйгээр те хүлээж авах нь аваад хүлээж авахгүй нь тэршлээд. Тэгээд яг та өөрийнхөө хүснээрээ ингэ зөв замаар явах юм бол та яг зөв замаа олно. Та хоёр нь бол хувь тавилангийнхаа тэр дагуу те дуудлагыг сонсноо гэсэн зүйл бол гарч ирж байна. Тэгэхээр таныг бол эндээс сахиуснуудаас нөх зөвлөгөө гэдэг юм бол мөрөөдлөө даг, мөрөөдлийнхөө төлөө хичээ. Энэ бол хамгийн зөв замаа. Тэгээ таны яг дотоод тэр одоо гал чинь юуны төлөө одоо асаад байна те. Тэр зүйлээ барьж аваарэ гэсэн зүйл бол гарч ирж байна. Хин нэг нь таныг эсэргүүцлээ гэхэд те тэрийг хүлээж авах хэрэггүй. Та өөрийнхөө одоо тэр community-г олно те. Ийм зүйл бол гарч ирж байна. За тэгээд уншлагын юм болоо. Баярлалаа. Амжилт хүсье. За сайн байцгаана уу үзэгчтэй. Манай 3 дугаар группийн маань Тавтан Морил. За тэгээд энэ одоо хөзрийн маань утган дээр айгуу хөрхөн энгийн байдалтай бас үнэнч байдал гэсэн үгүүдийг бол бичсэн байна л да. Тэгээд Гарданы цэцэг нь өөрөө айгуу гоё юм нэг тийм одоо хичээсэн биш те. Яг л ийм гоё нэг цав цагаан тэгээд гоё үнэртэй нэг энгийн юм шиг мөртлөө одоо бүхэл зүйлд хэрэглэгддэг те. Ийм гоё цэцэг гэдэг те. Тэгэхээр одоо бүхэл нэг үнэртний суурь янз бүрийн зүйл бас ороод явж идэг. Тэгэхээр таны хувьд штэ те одоо хит их ингэж бас хичээсэн хичээдэг ч юм уу те. Тийм биш. Одоо юу гэдгийг хит одоо гангалах гэж хичээсэн, хит одоо ингэж бусдаас өөр байх гэж хичээдэг ийм хүн бол биш. Маш гоё юм энгийн үзэсгэлэнтэй байгаараа гоё сайхан эмэгтэй юм болов гэсэн зүйл бол харагдчихээн. За тэгээ хэдүүлээ одоо 22-нд сахиусан нэнгэрүүдээс нь те танд өгөх мессеж юу байна вэ? Танд өгөх зөвлөгөө те та одоо ямар авах хэрэгтэй юм болоо ч юм уу те. Ийм зүйлийг хэдүүлээ харъя. За манай 3 дугаар группийнхэнд 22-нд сахиусан нэнгэрүүдээс нь өгөх зөвлөгөө юу вэ? За манай 3 дугаар группийнхэнд 22-нд өгөх зөвлөгөө messages. За энэ хоёрыг авчий. Sorrow tree. За ер нь аль мессежүүд нь маш тодорхой гарч ирж байна. За дахиад нэгийг авчий. Wow tower. За энэ бүхнээсээ ингээд харахад байна штэ те. Таны хувьд сэтгэл зүйн маш гүн гүнзгий шарахтай байна. Таны хувьд өөрийгөө асуудалгүй энэ төр гэж бодож байгаа бол үгүй ээ. Таны хувьд айгүй юм юу юм ярьж юм гацааны нэрэг амьдрал чинь нэг юм болж бүтггүй байгаа те. Ийм энерги бол гарч ирж байна. Та өөрийгөө бас тусгаарлаад байж болохоор байна. Одоо хин нэг нь таныг дахин гомдоочих гэж юм уу те. Та айгүй сэтгэл зүйн шарах, сэтгэлийн шарах гэдэг зүйл танд байна айгүй байна. Өөрийгөө айгүй ингэж тусгаарсан байна. Өөрийгөө одоо ингэж гоёор харж чадахгүй байна те. Та айгүй юм хайрцаглагдсан юм шиг энерги танд манаас яваад байна гэсэн зүйл бол харагдаж байна. Энэ нь бас хайр сэтгэлтэй холбоотой байж болохоор байна. Тэ та ингэж өөртөө өөрчлөлт хийж чадахгүй байна те. Одоо хайр сэтгэл эсвэл өөрийгөө үнэлэх үнэлэмж гэдэг юм уу иймэрхүү зүйл магадгүй одоо таны гэр бүл те хин нэг нөвчтэй өвдсөн эсвэл одоо нүгдгийн гэр бүлтэй найс нөхөд ойр дотны хүмүүстэй янз бүрийн хүнд хэцүү зүйл тохиолдсон энэ төр байж болно. Өвчин зовлон те хүний амьдрал одоо зөндөө тохиолддог те ямар нэгэн тийм хүн хэцүү зүйл таны амьдрал ер нь тохиолдсон байна гэсэн зүйл бол харагдаж байна. Тэгэхээр эндээс өштэй те таныг та өөрийгөө айгу бодлоороо хаацсан байна гэсэн зүйл бол харагдаж байна. Тэгээ сахиусан нэнгэрүүд те энэ хүзүүр одоо энэ тараа хүзрүүд маань тэгээд 22-нд цөөхс ер нь танд юуг хэлүүлээд байна вэ гэх юм бол та айгу их тийм гацааны энергитэй байна шүү гэсэн зүйлийг бол харуулж байна. Тэгэхээр та айгу одоо өнгөрсөн рүүгээ айгу эргэж хараад байгаа юм шиг те. Одоо өнгөрснөөс авсан шархандаа шууд одоо өөрийгөө ингэж ягаад те одоо та хэрвээ хийнэгэнд одоо хэзээ нэгэн цагт муу зүйл хийцэн бол эсвэл хин нэгний гомдооцсон бол эсвэл одоо хин нэг таны гомдооцсон бол гэдэг юм уу ийм одоо нэг юм сөрөг зүйл байгаа штэ те. Тэрийг та дотроо айгу ургуулan ботоод
юу гэмээр чинь тэрийг ингээ марчгаал ёстой зүйл шүү дээ те. Та одоо за нөхцөл байдал ийм байсан болсон. Энээс одоо би яаж гарах юм бэ те. Ингээд нэг юм гаргалгааг нь та харж ийн үү гэвэл жоохон үгүй байна гэсэн зүйл бол харагдаад байна. Та өөрийгөө бас айгүй ингэж хорж дандаа юм хоригдсон одоо ийм юуны энерги байгаа байхгүй одоо яг ингээд хүснээрээ ингээд хөдлөөд те хүснээрээ ингээд юмыг тод том руу хараад ч юм уу те. Ингээ явчих ихээр таныг ингээд нэг юм хүлээд те хүлээ чин тушаад гэх юм уу яг ингээ урагшаа гიშгээд яг ингээл гой хүсэл мөрөөдлөөрөө те яг ингээл хийгсэн зүйлээ хийгээл яг ингээл юмыг тод том руу хараад ингээд сэтгэлээ одоо юу гэдгийг чөлөөлөөд те ингээ явчих ихээр таны үед айгүй юм өөрийгөө буруутгаад байна гэсэн зүйлээс гарч ирж гин одоо хин нэгэн таныг шархлуулсан бол та тэрнээсээ идэх гэж айгүй хичээж байгаа те гэх юм уу тэгээд хин нэгний өмнө таас буруутай юм шиг гимшилтэй юм шиг санагдаад байгаа бол та өөрийгөө ерөөсөө тавьж явуулж одоо уучлж чадахгүй байна те одоо юу гэдгийг ямар нэгэн давхал хацал энэ төр үдсэн бол те эсвэл за тийм биш байлаа гэхэд одоо хайртай хүнд нь таныг орхио явцсан бол те таны одоо буруугаас болоод ч юм уу ингээд та нэг юм сэтгэлийн одоо жоохон бохирсон гонигтай энерги айгу гарч ирээд байна. Тэгэхээр хоройрон сахиусан тэнгэрүүдээс нь ер нь юу хэлж ийн вэ гэх юм бол та ерөөсөө айгу гоё урагшлах хэрэгтэй байна гэсэн зүйл бол энэ те одоо ингээд мөлхөөд чамаагүй. Таны амьдралд ингээд ийм саад бартаа иймэрхүү зүйл гарсан бол та ингээд бүр хөвтцэн ингээд бүр урагшилж чадахгүй үнээр байгаа бол ингээ хоёр гараа ажиллуулаад чамаагүй те боцчихгүй байгаа бол тэмцэх хэрэгтэй байна гэсэн зүйл бол харагдаж байна. Тэгэхээр таны хувьд айгүй тийм үйлдэлгүй маш их зүйлийг тунгаасан байна, тунгаагаад байна, бодоод байна гэсэн зүйл бол гарч ирж байна. Тэгээд яхав одоо хит ингээд те ийм сөрөг энтер биш байгаа ч гэсэндээ магадгүй ингээд одоо та юу гэдгийг өөрийнхөө амьдрал ингэж бас үгүй би ийм биш байгаа штэ те миний амьдрал болж байгаа бүтэж байгаа энтер гэж харж иж болно те. Гэхдээ ерөнхийн нөгөө нэг таньнаас одоо харагдаад байгаа нэг тийм асуудал гэх юм бол та жоохон өөрийгөө ингээд бариад хорцсон байх шүү те. Энэ нь илүү өнгөрсний нөгөө асуудлууд өнгөрсний тийм сэтгэл зүйн асуудалтай хайр дурлалын шарах эсвэл хин нэг алдсан те эсвэл таны үед одоо тийм айцтай төвшөөртэй энэ төр байгаа бол те иймэрхүү зүйлээ та айгуу сайхан тавьж явуулах хэрэгтэй наа гэсэн зүйл бол гарч ирж байна. Яа тэгэхээр штэ те энэ дээр таны амьдралыг айгуу гацаагаад байгаа зүйлс олон байгаа учраас та яг нөгөө өөрийнхөө хүснээр ихгүй байна гэсэн зүйл бол харагдаж байна. Nine of Cups гараад ирлээ л да. Та хүсэн бүхнээ бол үнэхээр одоо хийх чадвартай те хийх боломжтой. Таны хүсэл сонирхол юу гэдгийг те сэтгэл ханамж энэ хүснээ авах энэ зүйлс бол таны амьдралд бол байна те боломжтой. Та ингээд яваад л ах юм бол та өөрийнхөө хүсэн зүйлийг аваад л байхаар ийм гоё одоо байгаа хгүй. Тэгэнгүүт таны хувьд өнгөрсний нэг тийм одоо өөрийгөө хассан тэр асуудалтай одоо магадгүй шүү дээ те яг ингээд илүү одоо жижигээр те амар том асуудал гэж бодохгүй юм а гэхэд өөрийгөө та айгу би бол яг ийм хүн таны юу асуудалтай юм вэ гэдэг юм бол та яг ингээд өөрийгөө те за би яг ийм хүн би одоо юу гэдгийг одоо жингийн илүүдэлтэй гэдэг юм бол за би угаасаа жингийн илүүдэлтэй юм чинь турахгүй юм чинь те яг тэгэхээр би одоо энэ олон жил чадаагүй юм чинь гэдэг өөрийгөө ингээд нөгөө майндсеттэй хайрцагалсан байна гэсэн зүйл бол айгүй тодорхой гарч ирж байна. Та өөрийнхөө бодлороо те өөрийгөө ингээ хаацсан байна. Та өөрийнхөө бодлоор өөрийнхөө нөгөө ирж байгаа тэр амжилтууд те өөрийнхөө тэр гараас гарах бүтээмж одоо юу гэдгийг мөнгө төгрөг олох боломж цаашлаад одоо сурч боловсрох юу гэдгийг те энэ зүйлийг та өөрийгөө нөө дутуу үнснээс болоод жоохон өөрийгөө хаацсан байна те. Тэгэхээр та энэс илүү байх чадамжтай чадвартай байхад та айгүй тийм хаагцсан өөрийгөө одоо трап гэдэг чинь одоо юу гэдгийг ингээд нэг юм юунд хорьсон те трап хийсэн байна л гэсэн зүйл бол гарч ирж байна. Тэгэхээр энэс одоо даваад гарах хэрэгтэй те энийг ингээд цөм зөхөх хэрэгтэй гэсэн нэг тийм мессеж бол гарч ирж байна. Хөшөө хитүүлээ хороош өнцөөс өгөх зөвлөгөө танд юу байна вэ те энийг харж өгье. Хороош өнцөөс манай 3 дугаар группийн өгөх зөвлөгөө trust the process.
За эндээс ингэж Daisy Innocence Joy гинэ. Тэгэхээр таны хувьд штэ те таны яг нөгөө дотоод хүн чинь те маш гоё юм одоо цэвэр ариун аз жаргалтай ийм хөнгөн те ийм гоё нэрхтэй хүн байна гэж бол гарч ирж байна. Тэнгүүд та яг ингээд нөхцөл байдалтай одоо сурсан одоо тэр туршлага энэ зүйлээрээ та өөрийгөө жоохон ингээд дутуу үнэлээд хаацсан байна те. Магадгүй таны хувьд ингээд жоохон юм азгүй тохиолдол эсвэл одоо амьдралт чинь ингээд хэцүү жоохон ингээд зүйлс тохиолдох тусам та ингээд хэр одоо негатив зүйлс дээрээ те одоо анхаарлаа хандуулад өөрийнхөө яг тийм гой сайхан зүйлээ жоохон мартагцсан байна уу даа гэсэн зүйл бол гарч ирж байна. Тэгэхээр өөрийгөө ингээд бодлороо ингээд хязгаарлаад тэ өөрийнхөө ингээд потенциалыг бодлороо хаалгүйгээр та яг тэр дотоод хүүхдээ сэрээгээд тэ дотоод аз жаргалаа дахин одоо нэх хэрэгтэй байна гэсэн зүйл бол харагдаж байна. Тэгэхээр энэ дээр ингэж штэ тэ та өөрийнхөө ингээд ямар одоо зүйлийг одоо ямар үнийг та одоо эцэст нэг юм хүлээж авсан бэ тэ гэдэгж штэ тэ. Тэгэхээр өөрийнхөө үнэтэй айгу нүүр тулах хэрэгтэй байна гэсэн зүйл бас гарч ирж байна. Магадгүй таны энэ бодоод байгаа зүйл чинь тэ таныг ингэ шаналгаад таныг ингээд терапи хийцэн тэ таныг ингээд одоо ийш тийш хөдлөхгүй таныг ингээд ийм хорцсон байгаа энэ зүйлийг штэ тэ та яг ингэж одоо юу гэдгийг бодлороо үсгэсэн байгаа юм шиг л харагдаад байгаа байхгүй. Одоо та ингээд хөнгөн ингээд нисээд явчих юм бол таны хувьд бол ямар ч одоо тэгэхээр гацаа тэ үүлийн үр иймэрхүү зүйл бол байхгүй байна. Ягаад тэгэхээр юу гэмээр чи энэ дээр ингээд дайвал хүзэр гараад ирсэн байгаа байхгүй одоо эргэж хараад. Тэгэхээр таны хувьд орхио хаях салах тэ энэ өөрийгөө муу мухагаас чөлөөлөх ийм одоо зүйл нь бол болцоон та ингээд чөлөөлөгдсөн тэ. Тэгмүүд энэ дээр угаасаа харагдаж байгаас энэ ингээд одоо энэ кейж нь бол онгорхой штэ тий ингээд та онгорхой байхад нь дотор нь суугаалгаад тэгэхээр таны хувьд бол магадгүй та одоо үүлийн үрээ идэлж дээ тий ингээд 20 ертөнц надад ийм зүйл үзүүлсэн тэгэхээр би одоо ингэж одоо аз жаргалтай байх ирэхгүй эсвэл одоо би яагаад ийм зүйлийг хүртэх хэрэгтэй юм бэ тий би яагаад ийм зүйл ингээд мэдрээд л байгаа юм бэ гэд та бодоод ингээ өөрийгөө гацаагаад байгаа бол таны хувьд ерөөсөө одоо өөртөө л аягуулсан ажиллах хэрэгтэй нь одоо ингээд юу юмэр чи ингээ зарим хүмүүсийн хувьд үүлийн үрэндээ өөр хүнээр дамжуулаад тий дахин гарч ирээл дахин сэтгэлийг чинь шаналгаал дахин одоо муудад цайдал дахин нийлээлтэй дахиж нийлэхээрээ таныг улам бүр зовоогоо ч юм уу те иймэрхүү өөр хүнтэй холбоотой ч юм уу асуудлууд энэ төр байдаг бол таны асуудалтай таны ингээд тэмцэхтэй зүйл чинь таны өрөөсөө бодол дотор байна, толгой дотор байна, таны одоо майндсет байна гэсэн зүйл бол гарч ирж юм. Тэгэхээр ингээ хүний амьдрал тохиолдох зүйлс бол тохиолдно те одоо тантай танигүй одоо юу гэдэг өөр хүнд тохиолдсон таны ойр дотны хүн тохиолдсон зүйл нь тэр хүнд л ингээл тохиолдож байгаа мэд боловч ингээд ойр дотны хүмүүс биднэрт ингээд маш юм одоо хүнд тохиолд болоод үлдчихдэг те. Тэгэхээр тэрийн та айгу одоо хүн дээр тусгаад авсан байж болно те. Хажуу авирганы хүнд чинь одоо хүнд хэцүү зүйл тохиолдсон байж болно. Тэгэнгүүт та тэрийг маш хүн дээр тусгаж аваад те өөрт маань яагаад ийм зүйл тохиолдчихвоо гэдэг ч юм ингээ та юу нь бол жоохон гутарсан байна, гунсан байна те ганцаарсан байна. Иймэрхүү энерги бол гарч ирж байна. Тэгэхээр энэ бүх зүйл бол хий хоосон таны бодол дотор байгаа. Та өөрийгөө энэ бүхнээсээ чөлөөлөх хэрэгтэй байна. Тэгээд үнэхээр одоо тийм кармик үйл үүртэй таны амьдрал ингээд тохиолдсон бол та тэр зүйлийг бол аль хэдийн төлчихсөн байна гэсэн зүйлээс бол дэвэл хүзэр гарч ирж байна. Та одоо тэр өөрийгөө чөлөөлөхтэй ийм зүйлийг бол хийх ёстой тий. Ягаад тэгэхээр танд одоо ингээд шаналаад байх асуудал яг үндэ бол дуусчихсан тий. Магадгүй одоо хэцүү зүйл үнэхээр байсан ч гэсэндээ та тэрнээс өөрөө л зураад байгаа болохоос биш та аль хэдийн идэх боломж хугацаа тий юу гэдгийг учир шалтгаанууд нь дууссан байна гэсэн зүйл бол айгүй тодорхой гарч ирж байна. Тэгэхээр яг хүн өөрөө жоох юм дахин нөгөө сөрөг зүйлээ бодоод байх юм бол тарих гэдэг чинь өөрөө ингээд одоо жоохон юу гэмээр чинь ижил зүйлээ ингээд дахин бодоод ахаар тэр memory тэр одоо дурсамжуудыг дахин ухаж гаргаж ирээд одоо ижил төстэй зүйлсийн тань дахин мэдрүүлээд байдаг. Тэгэхээр хүн ингээд нөө аз жаргал сайн сайхан зүйлийн талаар бодоод ингээд инээд төөртөө ингээд байх юм бол тархинаас явандаа одоо танд гой сайхан ижил давтамжтай тэр зүйлсийг ингээд мэдрүүлээд юу гэдгийг танд гой аз жаргалтай дурсамжуудыг чинь сануулад та ийм азтай хүн шүү гэд тэгээд байдаг. Тэгэхээр хүн яг нэг ингээд сэтгэл санаагаар унаад гутарчихлаар дахин араасаа хүнд хэцүү зүйл тохиолдоод байгаа юм шиг азгүй юм шиг санагдаад энэ төр байдаг. Тэгэхээр энийг зогсоох хүн хин бэ энийг ингээд тухамсарлаад за ер нь ингээд байгаа юм байна шүү тэгээ одоо хэдүүлээ ингээд таараа үзэж ин таны хувьд бол өөрийгөө л терапизм байгаа болохоос биш 20 ертөнцөөс бол одоо тэр өгөөд байгаа хүнд хэцүү зүйл нь бол дуусчихсан аль хэдийн дуусчихсан. Тэгэхээр та энийг ухаарад
өөрчн тохиолдсон бол өөрөө ойлгоод өөр хүнд тохиолдсон бол тэр хүнд тохиолдох үежээ гэдгийг ойлгоод те болох ёстой болж тэ гэж ойлгоод ч юм уу те ингээд ойлгох ёстой байна өөрийгөө одоо өөрчлөх ёстой байна гэсэн зүйл бол гарч ирж байна. Тэгээд угаасаа энэ дээр ингэж штэ те өөрийнхөө одоо үнэн зүйлийг ингээд хүлээж аваарай гэж тэгж штэ те. Тэгэхээр өөртөө айгүй ярилцах хэрэгтэй байна те. Юу таныг гацаагаад байна? Ямар бодол дахин давтагдаад байна вэ? Бодлын паттерн те. Энэ зүйлсээр яг юутай холбоотой энэ ингээд ухаад бодоод байх юм бол эцэстээ тэр нөгөө таныг одоо зовоодсэн тэр зүйлээ одоо зангилааг нь олчих байхгүй те. Энэ бодол яг ийм одоо асуудлаас үүдэлтэй юм байна те. Одоо ямар ч асуудал байж иж болно штэ те. Ямар ч ижиж болно те. Ингээд хэлэх гээд байгаа санааг нь ойлгож байгаа. Тэгэхээр таны хувьд бол өөрийгөө чөлөөлөөрөө өөрийгөө ингээ өнгөрснөөсөө ингээд орхиороо те. Ингээ хүн өөрийгөө өнгөрснөөрөө дүгнэх бол хэрэггүй. Тэгээд одоо гэдэг чинь хүний амьдралд өгж байгаа боломжтой бид нэр ингээд яг одоо амьд байна. Яг одоо ингээд бидний амьдралд боломж байна те. Энэ бүхнийг ингээд бид нэр хүлээж аваад өнгөрснийг орхиод те. Өнгөрснөөсөө суралцаад тэг яг өнгөрсний хүн чинь та яг одоо муу юм уу? Тэ та тэрнээс сурсан байгаа байхгүй. Тэгэхээр та өөртөө айгүй ихтэй байх хэрэгтэй. Энэ бодлын шоронгоосоо өөрийгөө чөлөөлөөрэй. Айгүй гой хөнгөн байгаарэ. Тэ нисээд аз жаргалтай нэгээд хөөрөөд одоо innocence гэхээр чинь гинэн байдал байхгүй те. Ингээд одоо хүүхэд гэдэг чинь одоо хэцүү зүйл тохиолдсон ч гэсэн ингээд дахин бодоод идэггүй те. Одоо нэг өдөр нь уйлал нэг өдөр нь мартаад энийгөөгээд явж идэг штэ те. Бараг нэг хэдэн секундын дараа л мартцсан энийгээд явж идэг. Яг тэрэн шиг юм гоё хөнгөн сэтгэлтэй байгаарэ гэж сануулж байна. Тэгээд юу гэдэг ийм хөнгөн сэтгэлтэй аз жаргалтай ингээ байх юм бол таны амьдралдаа ингээд маш хурдан өөрчлөгдөх болно. Таны амьдралд ингээд одоо салхитай ингээд та юм хөнгөн байх юм бол салхи таныг хаашаач гоё газар авчиж болно те. Энэ итофонс гарч ирж юм. Тэгэхээр өөрийнхөө л одоо тэр сэтгэл бодол оюуныг гоё хөнгөн байлгаарай гэсэн зүйл бол одоо 20 өгж байгаа мессеж байна гэсэн зүйл бол гарч ирж байна. Тэгээд embrace uncertainty гэж тэгж штэ те. Тэгэхээр divine timing гэдэг зүйл бол байдаг. Хүн хэдийх хүсээд те яг одоо ингээд бүтчихээсэ. Яг одоо ингээд болчоосэ. Ингээд нэг юм хүсээд хүлээгээд те эсвэл одоо юу гэмээр чинь. Мадгүй энэ ингээд өөрийгөө ингээд хорж цагдаад те өөрийгөө ингэж дутуу үнэлээд байгаа чинь яг зарим зүйлсээс хүснээр чинь болоогүй байж болно те. Тэгэхээр хүснээр чинь болохгүй байгаа зүйл хизээ нэгэн цагт нэг зөв цагта болтгол ахгүй те. Одоо юу гэдгийг хүн ингээд нэг зүйлийг хүслээ гэж бодоход хэрэн шууд биелждэггүй те. Хороо ертөнцийн тэр нэг одоо дээрээс бид нэрийг өдөрж байгаа тэр бүх зүйлийн одоо юу гэдгийг зохицолтэй тэр бүх зүйлийн яг зөв нэг тийм ухраа таарах гэдэг юм уу тийм зүйл бол байдаг. Тэгэхээр энэ удаад ингээ болоогүй юм бол дараа хизээ нэгэн цагт одоо таны хүссэн зүйл болж иж болно шүү дээ те. Ингээд хэрвээ одоо та хин нэгэнтэй ингээ учирсан чинь тэр хүнтэй ингээ та болоогүй бол энэ чинь магадгүй одоо та өөр хүнтэй учрах ёстой учраас те. Энэ удаад болоогүй байж иж болно. Эсвэл одоо юу гэдгийг та энэ үнтэйг ингээ болж бүтггүй байна. Одоо тэ хайр сэтгэлийн амьдрал дээр ийм асуудалтай байна гэдэг юм бол танд хороо ертөнцөөс чи ийм зүйлийг сураагүй байгаа учраас те та хоёр ингээ гоё огтлцож чадахгүй байна гэдгийг бас ойлгуулах гад байж иж болно. Тэгэхээр аливаа зүйл гэдэг маш утга учиртай хороо ертөнц гэдэг өөрийн гэсэн зохицолтойгоотой те энэ бүх зүйлийг ухаантай хүн гэдэг төвчээрээрээ те ойлгодог одоо тийм юугаараа ойлгоцоороо давж гарнаа. Тэггүй бол нэг юм л бүтггүй байна. За би гутарч юм те. Надад яагаад ийм зүйл тохиолдчих вэ гэд ингээ гутраад ах юм бол хүний амьдралд одоо тоо томшгүй олон одоо асуудал болчихно те. Тэгэхээр аль болох юмд итгэх хэрэгтэй байна. Процесст итгэхдээ тэр арын тэр одоо хороо ертөнцийн тийм гой зүйлсд бол итгээрээ тэгээд хүний амьдралд те санаандгүй байж чад гой зүйл тохиолддог. Тийм зүйлд бол таныг одоо итгэлтэй байх хэрэгтэй юм гэж юм те. Ингээд та нэг зүйл ингээл ботоол явж исэн чинь таны амьдрал бүр тэрнээс гой зүйл гарч ирж иж болохоор те. Ингээд хүний амьдрал нэг тийм тааварлашгүй те. Одоо хүний хувь тавилан гэдэг чинь бас янз бүрээр иргэдэг те. Тэгэхээр таныг энэ бүгдэд итгэх хэрэгтэй. Хороо ертөнц хувь тавиланд итгэх хэрэгтэй гэсэн зүйл бол агай тодорхой гарч ирж байна. Тэгээд хүн итгэл найдвараа алдахгүй те. Ингээд хороо ертөнцтэй итгээд явах юм бол тэр харсан даасан бурхан тэнгэр сахиус таны төлөө ажиллаж байгаа те. Таныг зүг зүгээр энэ хороо ертөнцээр ингээд гуниглуулах гэж авчираагүй те. Танд хийх ёстой ойлгох ёстой зүйлс бол байгаа. Энэ бүхэн тэгээд өөрийн гэсэн цаг хугацаагаараа
болж бүтэж байгаа. Тэгэхээр энд битгий итгэл алдраарай те. Та жоохон энэ сэтгэл санааны жоохон бутралт ч юм уу те, депресд орсон шаналаад байгаа бол битгий тэгээрээ хорвоо дээр та хийх юмтай те. Таны үүрэг даалгавар ийм зүйл бол байгаа. Тэгээд гой сайхан цаг ирнэ гэсэн тийм уншлага болж байна. Тэгээд жоохон удаан ч гэсэндээ те процесс тэтгэ гэсэн зүйл бол хороо ертөнцөөс нь хэлж өгч байна. Тэгээ амьдрал бол айгүй энгийн те. Өдөр болгоны ингээ нарыг харж ийна л гэдэг чинь аз жаргал штэ те. Тэгэхээр таныг бас магадгүй жижигэн ч гэсэн зүйлээс ингээ аз жаргалыг олж хардаг байгаарэ. Тэ өөрийгөө бас толон дарахтаа үзэсгэлэнтэй хөрхөн сайхан байна гэдгээс өөртөө одоо хэлдэг байгаарэ те. Иймэрхүү зүйл бол гарч ирж ийн. Тэг өөрийнхөө одоо тэр дотоод жой те. Аз жаргалыг битгий унтраагаарэ ингээд хүний амьдралд тохиолдох зүйл байна. Тэр болгоныг таавж гардаг те. Итгэлтэй, хүчтэй байгаарэ гэж бол хэлж гээ. За тэгээд уншлагын болоо баярлаа.